болсон гэж байна. Тэрээр амьдралаараа үхшгүй мөнхийн чанарыг хамгийн хүчтэйгээр тунхагласан гэж байна. Үхшгүй мөнхийн чанарыг хамгийн хүчтэйгээр тунхагласан. Есүсийн өөрийнх нь амьдрал бол тэр чигтээ үхшгүй мөнхийн чанарыг тунхагласан. Гэхдээ Есүс үхсэн. Тэгээд амьдсан. Энэ тухай өнгөө гэж байна. Дахиад бид харах юм бол за тэгвэл одоо шинжлэх ухааны эрдэмтэд математикч Есүсийн тухай юу гэж хэлсэн бэ? Есүсийн бодит ойршихыг мэдрэхгүйгээр сайн мэдээг уншиж чадахгүй гэж хэлж байгаа. Нөгөө Альберт Эйнштейн ч хэлж байна. Одоо бидний судалж байгаа Библийн тэгээ сайн мэдээний Gospel-ийн 4 номыг тийм Матай, Марк, Лук, Иохан энэ 4 номыг та хизээ ойлгохгүй бол Есүсийн тийм ээ бодит ойршихыг мэдрэхгүйгээр та бүрэн өмнө уншиж чадахгүй гэж хэлж байна. Энд чинь бол математик логик дараалттай хүн яг тоочны баримтыг гаргаж тавьж байгаа. Тэгээд цааш нь хэлэхдээ түүхэнд амт хүмүүс байж болно тийм байж болох ч гэсэндээ түүний хувьд чанар personality гэдэг хувьд чанар гэж байна. Түүний Есүсийн хувьд чанар нь бүх үгсээр нь суурайцдаг. Тийм Есүсийн хувьд чанар бүх үгсээр нь суурайцдаг. Есүс шиг хүчтэй нэгэн байх ямар ч боломжгүй гэж хэлж байгаа. Бүр мартлынхын хувьд бол ямар ч боломж байх. Энэ цорын ганц байж болсон нэгэн бол Есүс гэж хэлсэн. За алдартай хүмүүсүүд Есүсийг ингэж тодорхойлсон байдаг юм байна. Эдгээр Есүстэй өөрсдийн personality руу хувьчилсан байдлаар яг ингэж уулзсан байдаг юм байна. Тэгвэл та Есүстэй яг хизээ уулзсан. Та Есүсийг яг хэн гэж боддог? Есүс таны хувьд яг хэн? Таны аврах ч юм уу? Эсвэл Америкийн шашин юм уу? Гэдэг чтэй. Эсвэл таны ээж аав юм болох юм уу? Эсвэл дүүнрээ чинь тэ боход юм уу? Яг хэн? Зүгээр түүхэнд амх хүн. Хүн төрлөختөн өнөөдөр эрдэмтэн мэрэгдэн, улс төрчтөн, уусар соёлынхан Есүс Христтэй хувьчилсан улсуудынхаа тухай тодорхойлж байна. Тэгвэл би танд хэлье. Та Есүс бол миний хувьд яг энэ юм аа гэж та тодорхойлох заяа. Есүс яг миний хувьд яг энэ. За тэгвэл хүмүүс бид нар Есүсийг тодорхойлдог юм байна. Тэгвэл Есүс өөрийгөө яг яаж тодорхойлсон бэ? Нөгөө Альберт Эйнштейн хэлээд байгаа тэр сайн мэдээний тэр номон дотор тийм ээ Есүсийн бодит оршихуйг мэдрэхгүйгээр тэгэхээр бид нар яагаад Библийг уншиж судлаж Библийг 7 хоног болгон номлол хийдэг вэ гэхээр Есүсийн энэ бодит оршихуй яг ийм байсан юм аа гэдгийг илэрхийлэхийн тулд энэ чинь номлол зогсож байгаа байхгүй. Тэгэхээр Библийг харах юм бол 24-өөстэй гэсэн байна. Бурхан бол сүнс. За Есүс одоо тодорхойлж штэ. Бурхан бол сүнс. Түүнд мөрөгчд сүнсээр үннээр мөрөх ёстой юм а гэсэн. Бурхан мөрөгтэй хүн сүнсээр үннээр мөрнө. Өөрөөр хэлбэл Бурханыг гоохгүй гэсэн үг. Бодлаа хоёр нүртэйгээд Бурханы өмнө хинч ирэх боломжгүй. Сүнсээр тэгээд үннээр Бурханд мөрнө. Мөргөл хүндтгэлийн тухай. Бурханыг хүндэтгэхтэй хүн тийм ээ сүнсээр үннээр мөргөнө гэж. Сошиал дээр бол ингээд бид хамаг сайхан гоё сайхнаар тавьдаг шүү дээ. Тэгэхээр тэрний чинь цааталд жинхэнэ амьдрал буцаж байгаа. Галуу усан дээр ингээд рүү явж байгаа. Гаднаас харахад маш гоё дэгдээгнүүдэд дагуулаад ингээд гоё хөвжийдэг шүү дээ. Гэтэл тэр усны доор бол хөлөөрөө зогсоо замс хамаатж байгаа. Тэгэхээр хүмүүс бидний амьдрал Монголч адилхан, Америкч адилхан, дэлхийн хаан жалгаагүй яг адилхан. Христэд жинхэнэ нүүр тулан учрна гэдэг бол Есүс Христ зөвхөн таны өнгөн талын сошиал, гадны талд харагддаг байдалд чинь хууртагдаад тэгээд Есүс тантай хоёрын хооронд уулзсан болоо салчдаг. Тийм юм биш байхгүй. Сүнсээр үннээр мөргөн гэдэг чинь юу вэ? Сүнсээр үннээр хинч Бурхныг хуурч чадахгүй. Хинч Бурхныг мэхлэж чадахгүй. Бидний сэтгэл зүрхэн дотор юу байдгийг мэдж байгаа. Тань ганцаарлыг мэднэ, зовж байгааг гэж мэднэ, шаналж байгааг гэж мэднэ, бас таныг өнгөж загсуулж байгааг гэж мэдж байгаа байхгүй. Энэ Бурхан. Тийм учраас Христтэй нүүр тулахад Есүс бидэнд амар тайван өгдөг. Амен. Христ тань амар тайван. Есүс тун тэр чин чамтай ярьж буй би байна гэсэн. За одоо энэ Есүс өөрийгөө тодорхойлж байгаа. Би бол Месая буюу Месая гэдэг үг аврагч гэсэн. Илгээгдсэн аврагч буюу Бурханаас ирсэн тэр аврагч чинь би байна гэсэн. Би байна. Есүс өөрийгөө тодорхойлж. Би бол
хүн төлөвтний аврагч байна гэж. Энийг нэг теологч тайлбарлахдаа Есүсийн бүр шилдэг одоо бүр гаргуун одоо тий чаддаг зүйл юу байсан бэ гэхээр тэр хэн хизээ яг юу хэрэгтэй вэ гэдгийг маш сайн мэддэг юм байсан гэж. Тэр хүний бие махбодыг сэтгэл сүнсэнд юу хэрэгтэй вэ Есүс шууд мэддэг. Үүгээр Есүс Христ хүн бүртээ хувьчлан уулздаг байхгүй. Одоо энэ ч би ингээд сургаал зааж байхад миний сургаалыг сонсож байгаа та нарын дотор хүн бүртээ Есүс Христ яг танд хэрэгтэй байгаа тэр мессежийг танд өгч байгаа. Энэ номлогчийн сайнных юм уу эсвэл таны өөрийнх биш. Энэ бол Есүс өөрөө танд үгээ өгч байгаа. Бид заримдаа амьдралын бидний амьдралын өдөр одоо тутмын амьдралд ингээд эмх замаараа үйл явдал болдог шүү дээ. Юу болох гэдэг тодорхойгүй ийм байдлаар бидний амьдралд үүсдэг тийм үү? Сайн өнгөрсөн 7 хоногт манай хүү хогсог хчлэг ярьж байгаа. Нэг өнгөрсөн нэг өдөр манай хүү асал хийгээд тэгээд уг манай 4 сар одоо ажиллаад тэгвэл зүтгэсээр байгаа мөнгөө зогдуулаа. Тэгээд машин авахгүй сайн машин авъя гэдэг. Тэгээд машин аваад 10 хоноод байж асал хийсэн. Тэгээд нэг өдөр орой над руу уцсан. Нэг өдрийн орой өнгөрсөн 7 гэдэг өдөр шүү дээ. Би асал хийчихлээ. Тэгээд би яваад очсон чинь нөгөө 2 машин зүгээр л тоотлоо. Будаа авсан. Хамаг дэвнүүд нь гараад замдраад тэгээд замдаа иргээ. Тэгээд нөгөө том жиптэй мөрөлдсөн байгаа байхгүй. Уулзах гэрлэн ахмад. Тэгээд нөгөө жип нь замын хажуу гэж ороод мод мөргөө. Уртлын шилмэл хахараа. Тэгээд настай юм гэдэг манай хөө машин зорчигч нарыг очиж хаалгуудыг татж гаргасан байна. Тэгээд бол гинтийн зочрол юу болов? Миний амьдрал тий бидний амьдрал гинтийн зүйлсүүд болдог шүү бидний амьдрал тий. Үнэхээр яг юу болчихвоо? Нөгөө бурхан хамгаална гэсэн яач вэ? Би залбирсан билүү залбираагүй юу? Машиныг авахдаа осордохгүй би ямар ч байсан машин аваад арийнхаа суултаар суулж байгаа хүүгийнхаа төлөө машиныхаа төлөө би залбираад бурханаас хамгаалт хургаал гэсэн дээ. Яач вэ? Тэгээд төвжил дотор явсаар бол яваад очлоо гэж харсан. Хүмүүс би уцсан танаас чи гайгүй цаатхан гайгүй. За тэгвэл ямар ч байсан учиртай юм байна. Тэгээд очсон надад зураг мөрөн за тэрийг үзүүлээд яв. Тэгээд даатгалтай байсан. Тэгээд яг даатгалтай ч гэсэндээ тэнд ерөөс бэртэж гинцэн хүн байхгүй. Замын хажуу тэнд өрцсөн хүн байхгүй. Бүх дэрнүүд нь задарсан дотроос нь манай хүн нэг шалбархаагүй гарч ирсэн. Тэгээд цаад мөргөөсөн хүн бас ямар ч гинтэл бэртэл байхгүй. Энэ зүйлийн төлөө бурханд талархаж. Амен. Бурханд талархаж. Тэгээд дээрэс нь энэ нөхцөл байдлаар дамжуулж Есүс надад ч юу хэлдэг. Бас манай хүүд яг өгөөмөрт Есүс яг хувьчил яг юу хэлэх гээд байгаа юм. Энэ хувьчилсан уулзах байхгүй. Амьдралын олон үйл явдлууд бидний болдог. Тэ? Мөнгөө цуглуулдаг, тэ? Хүссэн юм авдаг, тэ? Жолооч болдог, баярлдаг, тэ? Тэгээд амьдрал хөл тавьдаг. Заримдаа бид нэг олон үйл явдлуудын донд бид нэг яг жинхэнэ гол фокусоор бид нар авдаг байдаг. Харин яг энэ үед Есүс танд яг гол зүйлийг хийж өгдөг. Би юм бэ гэдэг Есүс хэлдэг. Чамд юу хэрэгтэй вэ гэдэг Есүс хэлдэг. Тэгээд энэ өдрүүдэд бол одоо манай хүүд бурхан өөрийнхөө үгийг өгж байгаа. Есүстэй нүүр тулан учирч байгаа ийм өдрүүд болж байгаа. Зөвхөн ингэж зогсохгүй надтай бас мессеж ирж байгаа. Манай зүг олон хөөгүүд энэ дотор байгаа тийм. Ихэнх нь манай хөөгүүдтэй. Хүүхдүүдтэй ихэнх нь баг хамгийн том нь манай хүүхдтэй тийм. Тийнейж гэсэн даа явж байгаа. Тэгээд надад яагаад ийм зүйл тохиолдож байгаа юм бэ? Би бурхны юм. Хүн ямар ч байсан илэг бүртээ ингээд үхээгүй гэртээгүй ингээд байж байгаа бурхан талаар. Нэг тийм. Хоёрт чуулганы маань гişүүдийн хувьд тийм. Энэ гэр бүлүүд үр хүүхдүүд өсөж өмдөөгээд ингээд том болоод ирэхэд
насан туршид тий анхныхаа машиныг авна, ээж аав нь баярлах уу, санаа зовно тий юу болох энэ болгон дээр энэ болгон experience-үүд чинь энэ хүмүүсд хинрүү хандах уу, хаашаа хандах уу тий. Тэр үед миний хувьд пастор хүний хувьд би хэлэх үгтэй үдсэн тоосон юмтай бас тодорхой юм чинь тий. Энэ үед чинь ингэдэг юм аа гэх юм хэлээд өгч. Таймшруулах, таатгаруулах, тий эзэн рүү хандуулах бас тийм үүрэг надад бас байгаа. Энэ үүргийг надад давхар бурхан бас өгч байгаа юм байна. Өнөөдөр галаа гарцсан сууж бид нар яриа сууж байгаа. Яг үннийг хэлэхэд цаана юм. Америкт олон залуучууд энэ анхны үеийнхний тэр одоо хүнд хэцүү тэр үеийг мэдхгүйгээс болж энд ирээд хоёр дахь үеийнхэн маш хамаа хэлбэрээр амьдрах гэж үзээ. Амьдралд хөл алдчих. Бид нар хэлэх цаг нь болсон. Тэгвэл энэ бидний хэлэх энэ их хаанаас хизээ хэнд өгсөн. Таныг туулсан амьдрал чинь. Таныг туулсан Есүс Христ танд энэ эрхийг өгсөн байхгүй юу? Христийн нэрээр би бол ингэж хэлээ. Та Христийн нүүр тулсан учраас энийхөө ийм байх юм аа. Бурхан чамд энийг ойлгуулах гэдэг байгаа шүү. Ингээрээ залуу хүний хувьд ингээрээ миний дүү ингэ шүү. Залуу аав ээж нарын хувьд та ийм байгаа. Энэ дээр нэгвэл алддээ шүү. Энэ дээр нэгвэл анх бах шүү. Ингэж хандаарай. Христийн хайраас биднийг юу ч салгаж байна. Хэн биднийг Христийн хайраас салгах юм бэ гэж Ром 8:30. Гамшиг салгах юм уу биднийг? Эсвэл зүдрэл салгах юм уу бидний? Зам зүдрж байгаа маань Христийн хайраас. Христийн хайр алга болсон гэсэн үг юм уу? Эсвэл халчлаг, эсвэл өлсөрлөн homeless байдал Христийн хайраас биднийг салгах юм уу? Тэ? Эсвэл аюул хилт хүрийн хатуу нодог Христийн хайраас таныг салгах. Юу ч бидний Христийн хайраас салгаж чадахгүй гэж би хэлсэн. Юу ч Христийн хайраас таныг салгаж чадахгүй. Хүмүүс таны амьдралыг дүгнэж шүүж байна. Өө чи энээс болоод ингэсэн байхгүй. Тэгээд ингэсэн байхгүй. Өө наадуул чи ингэдэг байхгүй. Бид чи ингэдэг. Энээсээ болоод ингэчээд яваад байгаа байхгүй даа. Тэ? Бид нар шүүдэг шүү дээ хүний амьдралыг. Энэ бол бидний зүгээр гадна талаас нь харагдаж байгаа өнгөцхөн шүүх. Харин тэдний дотор байгаа тэр жинхэнэ үннийг бурхан өөрөө мэдж байгаа. Иесус өөрөө мэдж байгаа. Та тийм алдартай хүн шүү. Энгийн Иесус Христ яг тантай уулзах байгаа. Иесус тантай уулзах. Таны хувьд Иесус яг бий. Ямар байдлаар Иесус хамгийн хүчтэй хин үнэхээр мандогийн улаач юм. Алберт Эйнштейн хэлсэн Иесусээс өөр ийм чадвартай ийм байх ямар ч боломжгүй. Иесусийн бүх чанарыг хамгаалж Иесус учраас таамтэр амьдараа Иесусийн хувь бодит энэ чанарыг таньж ойлгож байна. Таны амьд өнөөдөр болж байгаа юм. Иесус байна. Иесус өөрөө ашиг ойлгож чадчихна. Иесус орсон ашиг байна. 2000 жилийн ихсэн Иесус өнөөдөр ч гэсэн ашиг байна. Тэр ашигаараа хам энэ хэсэг өсгөл бүрдэх. Хэн бидний Христийн хайраас салхах жогдгоо чөтөлгөө тавчлаа өсгөлөө өчгөн аюул эсвэл салуу яг тийм эзэн танихаа заавал зинаа чуулганыхаа зүйл байдал санаас хамгаалалтын төлөө гишүүний яг тийм
юутай байсан бэ гэж бодож байна. Хинтэй хамт байгаа вэ? Энэс хэзээ хань бүшиг болсон хайртай дүнгийн бүх хүмүүс нэг хамт байна. Тань талхлыг байна. Бас их нэг чуулганы ахан дүүс тэр нэг Монгол хүмүүс байна. Хамтдаа танда талхлын эзэм ингээд хүмүүс нэг дэргэд байгаа. Хүмүүс таны хайрын илэрхийлэл болоод хамт сууж байгаа. Тэгээд баярлалаа эзэн. Үнэхээр таны хайраас намайг юу санаж миний илэрхийлэл болоод та хамт байж байгаа. Нэг шүүд чуулганы шүүд Амен. таавал бидний хайрын илэрхийлэл Бурхан танд хайртай гэдэг чинь ихэд миний хажууд нааш сууж шээ. Тэгээд хажууд таав өгсөн хайрын илэрхийлэл маа.